Сэтгүүлчтэйгээ ярилцдаг үзэг нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрч байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүлчийн хөгжил гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэлээ. Манай нэвтрүүлэгт хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид болон төрийн байгууллагад ажиллаж байгаа хэвлийн төлөөлөгч нар улс орныхоо хөгжлийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Тэгэхээр хөгжил цаад тэг тушаа таслал болж байгаа зүйлийг сэтгүүлчид маань шууд шулуунаар хэлжигдэг. Мөн хөгжлийн талаарх гарц гаргалгаа шийдлээ бол манай нэвтрүүлгээр дамжуулж үзэгчтэй хүргэдэг юм аа. Тэгэхээр салбарын нэр хүнд нэг бус нэлээд хэдэн сэтгүүлчээс болж унжаагач хариуцлагатай мэргэжлийнхаа ёс зүйг баримтлан ажиллаж байгаа сэтгүүлчид тэднээс олон юм шүү гэдгийг бас нэвтрүүлгээрээ дамжуулж үзэгчтэй хэлхийг хүсэж байна. Ингээд бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулно. Сэтгүүлчид улс орныхоо хөгжилд ямар үүргийг гүйцэтгэдэг юм бэ? Ажинхэнэ сэтгүүлч бол сэтгэдэг, боддог, тэрнийгээ бичгээр илэрхийлдэг, хөтлөлтөөр орон яруу тодор илэрхийлдэг хүнийг сая сэтгүүлч гэнэ гэж үзэсгэлэнтэй юм шиг байна. Тэгэхээр бол мэдлэгт суурилсан тэм зэвсэгтэй талбарын чадвартай сэтгүүлчлээ өнөөдөр улс орны хөгжлийг авч явах нэгэн мөрний хүчин өргөлдсөн. Сэтгүүлчдийн маань олж боловсруулж түгэж байгаа мэдээлэл бол үнэхээр үнцэнтэй байдаг. Яг одоо бодит үр дүнгийн бол гэдэг мөнгөн утгаарч юм илэрхийлэх нь аргагүй. Яг л энэ өөрөө оюун санааны асар том хөрөнгө оруулалт болдог учраас хамгийн үнцэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бол манай салбарын гэж хэлмээр байна. Сэтгүүл зүйч нь өөрөө яг үндсэн зорилго нь юу юм гэхээр гарч идэнгийн үүрэгтэй байна. Гарч идэн маань өнөөдөр нэгдүгürt асч гин үү. За ассан ч хоёрдугаарт яг зөв чигрүүгээ тусч гин үү гэдэг энэ асуудал бол байгаа. Яг үнэхээр зорилгоо ухамсарлаа зорилготой явж байгаа маш олон ах эгч нар үеийнх юм байгаа. Гэхдээ жин дарахгүй байна. Сэтгүүлчид бол бас энэ улс орны хөгжилд бол бас үнэхээр ингээ бодитоор ийм ажил хийцэн бодитоор энэ бүтээн байгуулалтаа гэж ялахгүй ч гэсэн маш их үүргийг гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Тэр одоо болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг бол нийгэмд гаргаж тавьж гэн дуу хоолой нь болж гэн. Тэгэхэд ард түмэнд бол хамгийн одоо нөгөө ойрын туслагч нь бол хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэл юм болоо гэж би өөрийнхөө зөв хувийн бодолтой гэж үздэг шин. Сэтгүүлчингүүдэг бол одоо нийгмийн эдээ бэрийг шахах үүрэгтэй хамгийн түрүүнд бол улс орны хөгжлийг одоо сэтгүүлчид одоо ямар онцгоос одоо авч явах вэ гэдэг бол бид нар нийгмийн түрүүнд алхаж явах хэрэгтэй. Нэгдэж ажиллах шаардлагатай байна. Бүгдээрээ эв нэгдэлтэй асуудалд нэг одоо зорилготой нэг байр суурьтай хандах юм бол сэтгүүлчид бид нар чинь дөрөвдөг засаглал гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дөрөвдөг засаглалынхаа нэр төрийг дөрөвдөг засаглалынхаа эрх үүргийг бас биелүүлж чадна л гэж бодож байна. Орон нутгийн сэтгүүлчд бол хөгжих маш олон боломжууд байдаг. Гэхдээ маш цаг наргүй ажилладаг. Сэтгүүлч хүн өөрөө хувь хүн талаас хөгжиж байж нийгмийн хөгжлийн талаар өөрсдөө маш тод ярих хэрэгтэй. Миний одоо мөрөөддөг нэг зүйл юу гэхээр Монголд 90 сурвалжлах сэтгүүл зүй жинхэнэ утгаараа хөгжөөсэй гэж. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн сэтгүүлчдэд тийм боломжийг олгодог, өөрсдөө нэр хүндтэй нийгмийг жинхнээсээ чиглүүлдэг. Тийм л ирээдүй байгаасаа л гэж би боддог шин. 90 сурвалжлах сэтгүүл зүй бол ерөөсөө тухайн улс орныхон хөгжилд маш хэрэгтэй. Тэгээ 90 сурвалжлах сэтгүүл зүй ямар нөлөөтэй байгааг хамгийн тод харуулсан он бол 2018 он байлаа. Хэрвээ энэ баримтыг гаргаж ирээгүй бол тэгэл энэ эрх баригчид маань наашаа харж нэг сайхан энийгээл за бид нэр ил тодын хуулийг баталчихсан бүх юм шилэн байгаа шүү. Энэ шилэн нонс ийм байна гэдэг тэрэнд нь итгээд ингээд сууж итлэл цаагуур нэм юм хийцэн биз дээ. Жидүүгийн энэ бүх асуудал хаанаас гарч ирсэн гэхээр ерөөсөө тэр шилэн данс гэдгийн дотор нь л байгаа юмнуудыг нь сөхөд гаргаад ирэхдээ ийм том асуудал байсан биз дээ. Тэгэхээр түүнээс цаана бүр өсгөний ард юу вэ гэдэг бас л зөндөө олон сэдв бол тэнд байгаа. Тэгэхээр 90 сурвалжлах сэтгүүл зүй бол ерөөсөө улс орны одоо хөгжлийн бүр баг амин сүнсэн л гэж хэлж болно. Энэ байхгүй бол яах вэ юм бэ? Энэ ч юу ч мэдэхгүй шүү дээ. Манай сэтгүүлчд ажиллаа хийж байгаа. Сэтгүүлчид бид нар бол одоо яахаар гохгүй улс их орны хөгжлийг түүчилэн хамгийн дөрөвд авч явж байгаа цаг хугацааны хамгийн түрүүний түүчээ тог нь бол сэтгүүлчид яахаар гохгүй мó. Хэвлэлийн төлөөлөгч гэдэг чинь төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл олон нийтийн хооронд нь холбогддог гүүр гэдгийнхээ хувьд өөрөө бас сэтгүүлчээр ажиллаж байсныхаа хувьд хэрвээ хин нэг нь ямар нэгэн сайн зүйлийг эхлүүлсэн бол маасанч тэр хэвлэл мэдээлэл ихнийч тэр айгүй тийм бие биенийг дэмждэг, түлхдэг тийм тэр санааг нь тэгдэг байвал бас их ороо айгүй амархан хөгжнө гэж боддог. Өнөөдрийн сэтгүүлчдийн бүтээж байгаа олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл контент бол маргааш түүх болдог, түүхийн баримт болдог. Энэ утгаараа бас маш үнцэнтэй, он жил өнгөрөх тусам улам бүр үнцэн ордог ийм бүтээгдэхүүнийг бид нар үйлдвэрлэдэг.
Сүүлийн үед бол бас сэтгүүлчийн ёс зүйн асуудал маш их яригдаж байна. Тэгэхээр би сэтгүүлчтэй уулзаа явж байгаа учраас бас энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх гэж бодож байна. Сенсац гэж юм хөөдөг ийм сэтгүүлчтэй бол улс орон явах. Зүгээр ийм төрлийн сэтгүүлчд байдаг л да. Энэ бол одоо нэг шар сони шар хэвлэлүүдийн сэтгүүлч. Вэр сэтгүүлчнэр зүйлсэн савсаг амьтдыг бол энийг нэг сасах хэрэгтэй. Одоо тий, ёс зүйн асуудал бол манай салбарт бол маш эрчимтэй сүүлийн хэдэн жил бол яригдаж эхэллээ шүү дээ, тий. Дотроо болохгүй байгаа зүйлээ хоорондоо ингээд дотроо ярья, тоон дотроо ярья. Тэгэхгүй бол нэг сэтгүүлчийн одоо юм уу эсвэл хэсэг бүлэг сэтгүүлчийн хоорондох зөрчлөөс болоод одоо бүх сэтгүүлчид бүх хэвлэл мэдээллийн байгууллага муухай харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр дотроо асуудал ярих хэрэгтэй. Сэтгүүлчид бид нар чинь дундаа үнэн мөний төлөө бичих ганцхан үзэгдэн шүү дээ. Тэгэхээр яагаад тэр үзгийг өөр зорилгод ашиглах гэдэг юм бэ гэдэгт би харамсаад байгаа байхгүй юу. Хувийнхаа эрх ашигыг битгий одоо төрүүлж тавиач. Энэ сэтгүүл зүйн нэр төрөө сэтгүүлч хүнийхээ хөдөлмөрийн үн цэнийг бодоод өнөөдөр хувийнхаа эрх ашигыг төр хошин тавиач. Ингэснээр бид нар сэтгүүл зүй болон сэтгүүлчийнхаа нэр төрийг өндөр төргөж чадна. Асуудлыг олж хараад тэрний араас явдаг нөгөө ерэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй тэр бид нар хамгийн түрүүний фронтын игнэнд байж чадчихэв үү? Бас үгүй те. Тэр энэ байдлуудыг ингээ харахад өөрчлөх зүйл маш олон байгаа. Гэхдээ бид нар бол асуудлаа хараагүй харцсан байгаад бас их олзуурч байгаа. Манай сэтгүүл зүйн салбар өөрөөсөө дотроосоо цэвэршиж эхэлж байна. Тэр нь хамгийн зөв үйл явдал юм болов уу гэж миний бодлоор боддог. Хариуцлагатай тийм сэтгүүл зүй байх ёстой юм а гэдгийг одоо бүгд одоо өөрсдөө хүлээн зөвшөөрч штэ тий. Сэтгүүлч ёс зүйтэй байгааг яаж мэдхийн, хэрхэн мэдэх вэ гэдэг асуудал өөрөө комплекс зүйл юм болов уу гэж боддог. Энэ бол сэтгүүлчийн дээр байдаг малгай баримт гэдэг нь нэг хоос үг бол биш юм байна гэж би эндээс харсан. Баримттай сэтгүүлч бол хизээч ёс зүйн хувьд алдаа гаргадаггүй юм байна. Баримтгүй сэтгүүлч бол ёс зүйн талаар бас дуурч чадахгүй болов гэж бодож байна. Орон нутгийг төлөөлж байгаа хүнүүд бол орон нутгтай сэтгүүлчийн ёс зүй хэм хэмжээ төдийлний фактор алдагдаад байдаггүй. Сэтгүүлчин бол нийгэмд үлгэр дуурайл болж байгаа хэрэгтэй. Нийгмийг биднээр төлөөлж харж байгаа сэтгүүлч бид нар ёс зүйн хэм хэмжээгээ сайн баримталж авах хэрэгтэй гэж боддог. Манай Дархуул аймгийн хэмжээний фактор ёс зүйгээ алдаа тий. Муугаар ярихад одоо шүүх цагдаа дуудагдсан юм хүмүүс бол байхгүй. Гэхдээ цаашид ч одоо гарахгүй байх гэж найдаж байна. Алхам тутамдаа ёс зүйн одоо кодо баримталж явах юм бол мэргэжлийн ёс зүй ингээ ингэж явах юм бол бид нэр нийгмээ өөрсдөө төрүүлээд нийгэм маань одоо бид яг үндэ сэтгүүл зүйн салбар бид нар дургу болчиход байна шүү дээ. Хэрвээ бид нар ёс зүйтэй байх юм бол энэ эргээд нийгэм чинь сэтгүүл зүйн салбартаа итгэж ирнэ шүү дээ. Тэр үед ямар гоё байх вэ? Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчид бол хөгжлийн тэргуун игнэнд явах ёстой маа гэдэг үзэл бодол дээр манай нэвтрүүлэгт оролцсон 30 гаруй сэтгүүлчид маань бол нэгдэж чадсан. Үзэг нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа.